Forxica гэдэг имийг зүрх өвдөж байгаа хүнд өгөөд байна. Яг зүрхний юм уу, сахарын юм уу энийг хэлээд өгөөч гэсэн байсан. За Forxica гэдэг юм биш үү те хамгийн анх сахарын юм гэдгээр гарч ирсэн байхгүй юу? Өөрөөр хэлбэл чихрийн шиждэг хүнд хэрэгэлдэг юм гэсэн үг. Forxica цуснд байгаа сахарыг яаж багасгадаг вэ гэхээр шээсээр бидний цуснд байгаа глюкоз буюу сахарыг хөөгөөд гаргадаг. Машингийнээр тайлбарлах юм бол хэвийн үед бидний шээсээр глюкоз буюу сахар гарах ёсгүй. Энийг бөөр бүгдийг цус руу буцаагаад оруулж идэг. За би машингийнээр жишээ аваад тайлбарлаад өгье. Одоо жишээ нь бөөр бидний цуснд байгаа глюкоз буюу сахарыг шүүгээд буцаагаад цус руу оруулдаг. Бөөрөнд ингэж глюкоз буюу сахарыг буцааж оруулдаг одоо нэг ёсондоо тийм хоолой тийм зам байдаг байхгүй юу. За тэгээд бид нар Forxica гэдэг имийг уухаар энэ им чинь явж очоод одоо тэр глюкоз буюу сахарыг буцаага цус руу оруулаад байгаа тэр бөөрөн дээр байгаа тэр хоолой буюу тэр замыг ингээд хаачдаг гэсэн үг. Тэгэхээр тэр глюкоз сахар буцаад цус руу ороод байгаа замыг хаагаад өгчхөөр тэр глюкоз чинь хүссэн хүсээгүй шээсээр гадагшилдаг гэсэн үг байхгүй юу. Ингээд глюкоз буюу сахар мэн шээсээр гадагшлахдаа давхар натрий гадагшилна. Натрий гадагшилна гэдэг чинь бидний биеийн шингэн хамт гадагшилдаг гэсэн үг. Тэгэхээр бид нэр турдаг, жин хасдаг, зүрх бөөрөнд ирэх ачаалал багасдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Forxica гэдэг юм биш үү те хамгийн анх чихрийн шижиг юм биш гарч ирсэн үү? Ирсэн. Гэхдээ маш олон судалгааны ажлын дүгнэлтийн явцад Forxica гэдэг юм зүрхэнд ч сайн, бөөрөнд ч сайн байна гэдэг нь одоо Америк, Европ, Япон за хамгийн сүүлд Солонгост бол 2021 онд Forxica зүрх судасны өвчнөд хэрэгжилж болно гэж зөвшөөрөгдсөн байдаг. Forxica гэдэг энэ имийг чихрийн шижинтэй хэрнээ зүрхний тал болон бөөрийн талны асуудалтай хүнд хэрэгэлдэг гэсэн үг байна шүү дээ.